Одоо юуг нь хүлээхэв? Үтэр шатааж хайлуул. Химэн зарлагдлаа. Залуу эрс бүгдээр мордоос шаламгайлан бууж хүүрний тал бүрээс богцтой шар тосыг асгав. Ингэхдээ тос зарцаж үлдсэн богцыг ч үлдээлгүй үхтлийн дээрээс хайжээ. Ургахын улаан наран уулсын оройгоос тасрахтай зэрэгцээд уулын бэлд өтгөн хар утаа олгоодж эхлэв. Эрчүүд бүгдээр утааны салхин дээр зогсоод чимээг үхнээр ширтцгээв. Цэнгэл тайж тэгэхэд саял нэгийг санав бололтой цэвэн өөд хараад. За түнжин минь. Та энэ эрчүүдээс хэдийг дагуулад өнөөх урд шөнийн чоныг очиж хайлуул. Ямар арч халдах өвчтэй болоод л тэр биз. Гэж их л аядуухнаар хэлээд морины амыг эргүүлв. Цэвэн үл ялэг толгой дохиод хайнзан өөд харлаа. Хайнзан тэг хүүхэ. Чи манай хоёрыг дагуулад явна үсттэй. Яарсан нь л зүв болов. Гэж цэвэнийг улмаа шавдууллаа. Үхтэл хүүр одоо галд бүрэн хайлж дуусчээ. Тайж тэргүүтээ ирчүүд хотныхоо зүг буццгаав. Харин ингэхдээ урд өдөр түнжин цэвэний тас зохиж орхисон үхтлийн өрөөсөн гарыг хинэн ч үгүй л санссангүй. Тэнхүү буцах эрчүүдийн барааг хараахан далд ороогүй байх дор хоёр хар хэрэг нисэж ирээд хөсөр хэвтэх хүүрийн гар дээр хошуу амаа бэлүүцсээр тухаллаа. Урд шөнийн намансан чоноо цэнгэл тайжин хэлсэн ёсоор болгоод түнжин цэвэн сэнг дэмчиг гурвуул дөрөө харшуулж явна. Хайнзан өвгөний ганц хүү сэнг их л сэтгэл төгссөн байртай явах бөгөөд цэвэн өд харж хэсэг болсноо. Цэвэн хаа. Одоо гайгүй байгаа. Дахиад ийм муу ёрын амьтад үзэгдээд байвал яадаг хэрэгвэ? Химэлээ. Цэвэн тэгэхэд нь хизээний л хэнэггүй мэд нэмсэглэлийг нүүрэндээ тодруулаад яах юу ахв? Яаж танилгах арга бид мэдчихлээ босов. Хэмээн хөд хөхөрлөө. Сэнг дэмчиг хоёул хариу үг хэлэлгүй муухан инээх айдсаар явна. Гэтэл цэвэн инээхийг болж царайгаа төв болгоод за дүүнэр минь. Ах нь ингээд замсалъя. Одоо гэмгүй үсттэй. Тэр болгон дуулдаад байдаг хэрэг биш хойно. Их биш. Ингээд намж нэвц. Гэхдээ юмыг яаж мэдхэв? Хүүхэд багчууд, хөгшөд эмэгтэйчүүдээ хоньмолд хэсэгтээ явуулаад яах вэ? Би удахгүй эргээд ирэнц. Гэвэ. Сайн ирээс сэтгэл тэнээлгэх үг сонссон хоёр залуу хэр сая л нэг магнайд үргэж мишээлээ. Үүнээс төдийл удалгүй тэд гурвуул хоёр тийш салж өөр өөрийн замаар аниргүйхэн төтөлцгөөв. Шөнийн аниргүй нам гүмийн дунд гагц уйл шувууны дуул хаа нэгхэн анирвалж цуврайлна. Цаахар үйлстэй тэнгэрт тал саран ганцаар хөвж түүний доорх ертөнц цэвэргэн өнгөнд өвч умбана. Хэрэг вааглах дуунаар нам гүмхэн унтаж асан сэнг гинтэл сэрж өрхлөө. Гүнчин харанхуй шөнөөр хар хэрэг бархирах нь юу вэ? Муу ёртой гэж. Ийм бодсон сэнг энэ шөнө хотоо манаж байгаа хүргэн дүү дэмчигт ирэхгүй санааж хилээж орноос өндөлөө. Тэр шуудхан л гэрээс гарав. Хар хэрэг зогсоо цайгүй бархирсаар. Сэнг гэрээс гармагцаа. Дэмчиг.
гэж айдуухан дуудав. Түүний хариуд нь хаа нэгтэйгээс энд байна гэх дэмчгийн дуу сонсдоод төдийл удалгүй Сингийг амтсаар хүрээд ирлээ. Синг бахиран буй хэрээг нүдэрээ хайх зуртаа дэмчигт төхөөд "Хонь мал гайгүй юу? Энэ юу муухай шувуу хаана орлоод байна вэ?" гэсээр өгтөв. Дэмчигч мөн Сингээс ялгаагүй өнөөх хэрээг хайж явсааж тэрээр энэ тэрийг ажих зуртаа хэлээд өг. "Ёстой ёрын амт юм. Би хайгаад бүр олдгүй шүү." хэмээлээ. Яг үүнтэй зэрэгцээд тэдний хажууханд сүр сар хийх чимээ сонсдоод орхихон тэр. Тэд хоёул чимээ гарсан зүг тарлаа. Хэрээ тэдний хажуухан дээрээд Сингийн гэр дээр буужээ. Уг хэрээ шүр мэд улаан үдээрээ хоёр ирийг ширтэж хошуу амаа далавчандаа шилэмдэн. Үүнийг нь харахад цаанаал нэг зэвүүтэй аж. Дэмчиг "Мочрал баач нь хаанаас гараад ирвэ?" гэсээрээ ташуура чангахан атгаад хэрийн өөд багхан ойртлоо. Энэ мөчөд Сингид яагаад ч муу совин татах шиг болов. Уг нь өчүүхэн хар шувуу хоёр ирийг яаж чадах гэж санамаар. Юунд ингэтлээ ёр татсныг Синг хараахан ухсангүй. Тэрээр дэмчгийн араас "Наад мууга үргээгээ явуулчих. Яаж гсэн ёрын амтан бэ?" гэчгээд хоттой хондийнхоо цуг ажиггүйхэн харлаа. Яг үүнтэй зэрэгцээд хэрэг муухай бархирсаар нүд ирмэх зурт дэмчиг өд довтлохонд. Дэмчиг тэгмэгцэн ташуураараа нэгэнтээ хийс аваад муухай бархирсаар нүрээ дарж араг шунжээ. Гинтийн ил явдалд нэн ихээр балмагцсан Синг учрыгч гүйцэд ухалгүй дэмчгийн дэргэд очив. Дэмчиг өрөөснүүдээ алгаараа дарсан байх бөгөөд хуруун завсраар нь өтгөн хар цус урсаж харагдана. Үүнийг харсан Синг уламааж сандарч дэмчгийг дэмэнсээр гэр өөдөө орлоо. Тэд хоёул ёрын хар хэрээг зүгсээр байхч дэмчиг үе үеийн дуу алдаж явуулсаар. Өглөө наран хэдийнэ бүрэн мандчээ. Цэнгэл тайжийн хотонд хөл хөдөлгөөн нэн их байх бөгөөд дэмчгийн гэр орчмоор хотны эрчүүд хэсэг бүлгээр зогсоцгоо гаж. Тэдний дунд зогсох хайнзан өвгөн өрчгөр шар нүрээ улмаач үрчээлэн явах бөгөөд Сингийг зэмлэх мэд ширүүхэн харцаар төөнөж зогсоно. Тийм байтал Цэнгэл тайж эрчүүд дээр ирлээ. Тэрээр үг дуугараагүйч хэн бүхнийг асуух мэд ширтсээр байх. Түүнийг тосож очсон хайнзан өвгөн "Таажтан минь гайгийч нэнүү. Хүргэн хүүгийн минь нүдийг хэрэг ирээд мөрөгч өглөө гэх. Гэтэл одоо дэмчиг маань бүр хүнээ байгаад ухаан нь орон гарan хэвтэн. Энэ юус урд өдрийн хэрэгээс л үүдэлтэй болов уу?" гэж чичирч сандарсан хоолойгоор яаруухан хэлж очив. Цэнгэл тайж хариу дуугарсангүй. Тэр шуудхан л дэмчгийн гэр өөд явж орлоо. Хөөрхий дэмчиг гэрийн баруунаа хэвтэх бөгөөд ухаан санаа нь орон гарan байх шиг шүдээ хавирч яраглана. Түүний зүүн үдийг нямбайлан эвхсэн цагаан бүсөөр даржээ. Цэнгэл тэнэгэлзэх мэт хэсэг зогсоод араасаа дагалдан ирсэн хайнзан өөд харав. Тэгснэ тэр нүдийг нь хэрэг ухчихсан гэв үү гэж итгэж ядсан өнгөөр асуулаа. Хайнзан өвгөн толгоос өгсрэн тэрээр "Таажтан минь нүдийг нь хэрэг ухсан хэрэг биш, хаг дайрчихсан хэрэг. Ухаанда хошуун юм уу хумс сарвуу хүүгийн нүдэнд тусчихсан бололтой." Гэт уртаар санаа алдлаа. Цэнгэл аажуухан алгасаар дэмчгийн өмнө очив. Тэгснээ өрөөс нүдийг нь таглаж